Та нарын хамгийн дуртай аним юу вэ? Ер нь үзчихсэн хамгийн шилдэг аним. Гүйлээ. Баггүй доо. Азар ууштаа мэдгүй юм. Заримдаа зүс заруулагдсан утгасаа ороор ашиглагдаа надад биш үү. Таны амьдралдаа үзсэн хамгийн шилдэг аним юу вэ? Берсерк. Амар олон сэтгэл хөдлөлийг нэг анимаар харуулсан юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд манга бас айгуу гоё тийм. Элтний утас наалдаг тий. Тийм ээ. Акамега кил. 知る衝動に任せて広がる世界へ変わる運命に答えがあると信じてамар жоохон хэрцгий тэмдэггүй байсан болохоор нэлээд мөсгөлтэй байсан. Анима? Attack on Titan юм уу? Attack on Titan. Attack on Titan. Анима. Би нэг аним үздэг. Тэгээ ганц аним л үзсэн. Тэр нь юу байсан? Attack on Titan. Attack on Titan. Үйл явдал, дайралт, харуулсал тэгэл ер нь юм л болдог доо. Ер нь бол плотсон ч бүгдээрээ гоё гэх юм. Зураглал мөрлөн. Дэлхийд байдгүй үлэмж битэн гардаг болохоор нэг бас баатар байдаг. Төгсгөлийн бүлэгтэй юм дуртай. Сайн байна уу? Сайн байна уу? Таны амьдралдаа үзсэн хамгийн шилдэг аним юу вэ? Иноо. За энэ ганц ангитай аним уу? Тийм, гэхдээ амар гоё. За би уцаар ирж байгаа байхгүй. Оо за. Таны амьдралдаа үзчихсэн хамгийн шилдэг аним юу вэ? Code Geass. Та яагаад бас юм дуртай? Мэдгүй тохойд яг эхлүүлж исэн үе юм болохоор юм болоо яг аним үзэж эхэлж исэн үе болохоор тэгээ нөө тэр үедээ пикийг үзчихээр одоо их аним үзтгэл төрхөө байлцсан. Death Note. Юу нэг их аним үзэж байгаа. Юу н тэрийг л гоё утга гайр сонирхолтой шүү дээ. Таны амьдралдаа үзсэн хамгийн шилдэг аним юу вэ? Яг би аним нэг амар хүзээгүй. Гэхдээ яг үзснүүдээс нь яг нь бол хөрхэн шилдэгтэй орчин гэх юм бол сүүлд гарсан нөгөө дандаа даан билүү өмнө жил гарсан шүү дээ. Сүүлийн үеийн хамгийн шилдэг нь бол дандаа даан юм болоо. Нэг юм нөгөө юм бодуулаад байдгүй амар амарсан гэдэг. Нэг юм нөгөө ерөхий зохиол энэ төр нь цаашаа за энийг ингээл дуусчих юм байна гэхгүй зүгээр ингээд гинт тийм ерөөсө бодоогүй тийм нөгөө үйлдэл үйл явдалтай амар хөөрхөс нэгддэг. Тэгээд тэр нөгөө зураглал нь надад амар хөөрхөс нэгддэг гэдэг. Би өөрөө нөгөө зурхын тэр туртаа болохоор айгүй гоё зурагlalтай харагддаг. Тэгээ бусад аним энэ төр бол нэг харж байгаагүй зурагlalтай болов. Тийм тэгэж санагдаад идэв. Тэгээд тэрийг нь үзгээл тэгээл нэг юм хөрхөн хөвчлөлтөө үйл явдлыг нь харж гаал юу нь бол айгүй үздэг. S1-ийн гарангуут лаах үзчихсэн. Ер нь бол нэг супер хүч тэгээд сүн харь гаргийнх ингээ бүгдийг ингээд нэгтгэцэн. Тэгээд ер нь айгүй хөнгөн тийм чанарах болохоор их таалагдж байгаа инээдмээ. Эхний сиснийг нь үзсэн. Танд ямар санагдсан бэ? Яагаад санагдсан бэ? За их өөрмөц. За юу гэмтэй харийнхан гэж байдаг юм байна. Сүнс гэж байдаг юм гэдгийг харуулсан. Тиймэрхүү төрлийн хөгжилтэй бас хөрх аним юм байна. Одоо соёлгоо сиснийг үзэж байгаа. Тий, одоо гарч байгаа ш нэрээ. Тийм тэгээд одоо чи юу лээ нэг 4 мөрдүгээр анги гарч байгаа хаа баг. Би одоо л амар манж үзэж байгаа. Тэгээ нөгөө манайх чинь
би нөгөө гэртээ Univision тэ болохоор тэрэн дээр шууд тавиад үзээд байгаа. Одоо сис хоёр нь гарчлаа. Үдэж эхлэх байгаа тэрийг. Тийм үү. Тий. Нөгөө Univision болон Look TV дээр аним багцгээ байгаа. Тэрэн дээр ингээд шууд нээлттэйгээ зэрэг ингээд орчуулгатай яваад байгаа юм лээ. Аа за. Тийм таас тэгээ тэрүүгээр сонирхоод үзээрэй. За баярлаа. Одоо нөгөө Univision болон Look TV дээр яг одоо нөгөө дэлхийн нээлттэйгээ зэрэг шууд ингээд Монголд оруулахтай орчуулгатай хадмалтай бас ингээд ороо явж байгаа юм лээ. Яг нөгөө дуу оруулалттай эсвэл дуу оруулалтгүй интернэс нь сонгоод үзчих болтой юм байлээ. Тэгээ би бол нөгөө нэг зөвхөн дуу оруулалтгүйгээр нь зүгээр савтаа үзээд угаасаа сурцсан болохоор тэрнгээр нь шууд сонгоод үзчихэж байгаа. Тэгээ тэр нь амар гоё яагоо ер нь л. Таны амьдралтаа үзсэн хамгийн шилдэг аним юу вэ? Токиогоо болоос өөр аним үзээгүй. Тэр нь гоё. Амар гоёсэн. Юу нь хамгийн таалагддаг вэ? Гол дүрэн дүрэн хингээд өглөө тэрний өөрчлөгдөж байгаа нь аюу гоё таалагдсан. Гөвүүлж хуурж байгаа гэсэн. Баярлаа. Анима. Юу юм бэ? Хантрик сантрын болов. Хантрик сантрик. Зүгээр дөрүүд нь гоё, зохиол нь гоё. Тэгээд багасаа ер нь амар олон удаа дахиж үзсэн болохоор хамгийн дуртай нь байна. Таны хамгийн дуртай дүр нь юм бэ? Килва, Илюми 2. Яагаад юм дуртай? Тийм зүгээр байгаа байдал нь гэх юм уу, зүгээр эсвэл чадвар нь гэх юм уу арай нэг сонирхолтой санаг. Яг хамгийн анхгүй үзчихсэн гэвэл Haikyuu. Тэгээд хамгийн таалагддаг гэвэл Jojo юм уу? Яг зураглал нь тэгээд storyline нь бүгдээр амар таалагддаг. Миний зөндөө байсан ч гэсэн нэг Creative Man. Үгүй тэр л үү? Тэр бүр ингээд амар сэтгэл тод үлдсэн гэх юм уу? Юу нь хамгийн таалагддаг вэ? Зураглалаас өөр юм. Зураглал нь. Тэгээ нөгөө нэг зохиол нь өөр аяа гоёсэн. Сэмэнэ. Асан. Таны амьдралтаа үзсэн хамгийн шилдэг аним юу вэ? Хамгийн шилдэг үү? Наруто шүү дээ. За багтаа бол Наруто л юм даа. Наруто. Бүр багаасаа эхлээд үтсэн болохоор айгүй дурсамжтай байна. Наруто юуч байхгүй төрсөн болохоор юучгүй бүгдээрээ үзэн яддаг байсан. Тэгээд өөрөө ингээ хүч чанараа ингээ ийшээ ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр минь ямар дуртай. Бусад аниме бодвол хамаагүй тэгээд зодон сөхөн намайг тактиктай энэ санагддаг гэсэн. Хоёрын амьдралтаа үзчихсэн хамгийн шилдэг аним юу вэ? Фули кули. Тийм одоо vibe нэг юм уу ер нь өөр л байт юм. Бусад анимаас хамаагүй өөр. Тэгээд зохиолч нь ч бас өөрөө бусад аним нь нэлээд сонирхолтой болохоор. Таны хувьд болохоор Cowboy Bebop. Хуучны like нэг юусанда relic гэх юм уу? Тийм. Яг одоогоор яг тийм аниме юм уу, тиймэрхүү түүхт одоо storyтэй юм бол хийн гэвэл баг бүтэхгүй тийм. Тийм болохоор тийм. Кана like юу юм бэ? Баг одоо cult classic болсон гэх юм мэдгүй тийм байхгүй тийм. Тэгэхээр та хоёроо стандардаан үзэж байгаа юу? Үзэж байгаа. Сайн ингээд Монголын нөгөө олгоо хорхойн талаар ярихт нэл гойлсон. Тэгээд ер нь нэлээд эвгүй синүүд нь бас ингээд ер нь сонирхолтой. Тэгэл бусад аниме нэх ингээд тэр талаар ингээд ярьдаг болохоор бас сонирхолтой. Бас хөгжилтэй. Та үзсэн. Надад тий. Би яг ихний ангийн үзсэхдээ яг үлдсэний үзэхээр нэг цаг олдохгүй байсан. Тэгээ одоо хүртэл үзэхгүй тэгэж байгаа. Univision болон Look TV-ийн аним багцыг байдаг шүү дээ. Тэрэн дээр яг зэрэг одоо 2 дугаар си즌 шууд албаас нэгт орж байгаа юм билээ орчуулдаг. Тэгээс үзэх бол тэндээс үзээрэй гэж
санал болгох бат. За баярлалаа. За, баярлалаа. Таны зөв байж үнэхээр муу мэдээ байна. Бид одоо яах ёстой вэ? Би тэднийг хизээч уучлахгүй. Эцэстэн би бие махбодтой болж чадлаа. Одоо бүх хүн төрлөختнийг устгах болно. Дандадан анимийн 2 дугаар бүлгийг Univision Look TV-гийн аниме багцаас хүлээн авч үзээрэй.